Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн байгууллагатай хамтарч төрийн байгууллагын төвлөрчлийг үнэлэх Азийн загвар байгууллагыг бэхжүүлэх, төлөвшүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр 24 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулад ажиллаж байна. Тэгээд энэ хүрээнд бид нараас өнөөдөр Монгол улсын хэмжээнд өмнө нь 19 байгууллагт хувийн хвшлийн байгууллага төрийн өмчт үйлдвэрийн газарт яг энэ бизнесийн төвлөрчлийн загварыг хэрэгжүүлсэн туршлагатай. Тэгээд өнөөдөр бол төрийн байгууллагад анх удаа бас төрийн албаны төвлөрчлийн хүрээнд Азийн бүтээмжийн загвар байгууллагыг бэхжүүлэх, төлөвшүүлэх энэ төслийг эхлүүлэхээр гэрээ зурх үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдоо бас та бүхэн танилцуулъя. Монголын бүтээмжийн байгууллагын ерөнхийлөгч Эрхэнбаяр захирал маань ирсэн байна. За Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Батбүлэг захирал хүрэлцэн ирсэн байна. За Монгол улсад анх удаа засгийн газрын агентлагийн төвшөнд тэр тусмаа яг анхаарчдаа нийгмийн хамгааллын үйлчлэгээ үзүүлдэг нийгмийн даатгалын байгууллагад бид нар хэрэгжүүлэхээр санал гаргаж байгууллагатайгаа тохиролцсон байгаа. Тэгээд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бачаргал даргаас хүрэлцэн ирсэн байна. За нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжлийг цуцуулах газрын дарга, ганц цэцэг дарга, үйл ажиллагааны эхлэлцийн дарга, гэрэлмаа дарга. За тэгээд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Мядагмаа, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга, Игтүр дарга бас хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бид нар бас эрүүл мэндийн салбарт 2 дугаар эмнэлэг маань чанарын менежментийн олон улсын ICS стандартыг анх удаа эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн байгууллага байгаа. Тэгээд 2 дугаар эмнэлгийн захирал Бямдар захирал бас хүрэлцэн ирсэн байна. За дэд захирал Цогтчор захирал бас ингэж хүрэлцэн ирсэн байна. За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг нээж бүхэлнөө хэмээн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга өнөөдөр эрд даргыг урьж байна. За та бүхэн бүгдээр энэ өглөө нэмэлт хүргэе. Өмнө бас бид нар бас энэ төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр шийг нэмэгдүүлэх чиглэлд бас тодорхой ажлууд бол хяналт хэрэгжүүлэх газар хийж ирсэн. Энэ дээр бол манай Азийн бүтээмжийн холбоо бол маш их тусдын болж арга зүйн зөвлөгөөгч хамтарч ажиллаж ирсэн мэлээ. Тэгээд биес энэ ажлыг авснаас хойш Эрхэнбаяр ерөнхийлөгчийг бас урьж уулзаад бид нар бас цаашдаа хамт ажиллан санал солиод ингээд ер нь төрийн загвар жишг тийм байгууллагуудыг бий болгоё. Ялангуяа энэ дээр иргэдийн хамгийн их хүлээлт үүсгээд бохирдол төрүүлээд байгаа эрүүл мэндийн салбар, нийгмийн даатгалын ерхий газар, за нийслэлийн засгийн тамирын газар гэдэг 3 байгууллагыг бид нэр сонгоод энэ байгууллагууд дээр бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн үйлчлэгээ өөрчлөлттэй болох шалгаар хамтарч ажилласан санал тавьсан. Энэ 3 байгууллага маань бас нэг нааштай хөлөөс баяртай байгаа. Тэгээд бид нэрс хотын удирдлагуудаас хамтарч ажиллах төлөвлөгөөг баталсан байж байгаа. Өнөөдөр бас нийгмийн даатгалын ерхий газар 2 дугаар эмнэлэг тэгээд бүтээмжийн хороотойгоо хамтраад 3 талд гэрээ зурх гэж байна. Тэгээд манай хяналт хэрэгжүүлэх газрын нэг чиглэл бол зөвхөн төрийн байгууллага албан шатны хяндаг шалгадаг биш. Нөгөө талдаа бас төрийн байгууллагуудын бүтээмжийг дэвшил өөрчлөлтийн давхарсан чиглэлийг найруулах, иргэдэд үйлчлэгийг нь сайжруулах чиглэл бас тандан судалгаа гэдэг, бодлогын судалгаа гэдэг энэ чиглэлээр тодорхой шинэ ингээд инновац, шинэ шийдлүүдийг бас төрийн байгууллагууд бүх шатнд нэвтрүүлж ажилладаг. Энэ агуулгаараа бас бид нэр бол цоо шинэ ажлын бас эхлэлийг тавьж ингэж явуулж байна. Тэгээд өнөөдөр бас бид нартай шинэ ажлыг эхлүүлж байгаас хамтарч ажиллах төрийн байгууллагуудаас талархал илэрхийлье. Тэгээд цаашдаа бол бүгдээр бас Монгол төрийн зөв жишг, зөв үйлрэлийг үлдээе. Бага төвшөндөө бас хинч албанчлалаас төрөөгөө, албанчлал бол мөнх хөшигтэй байх хугацаанд бас Монголын төрд зөв зүйлийг үлдээх юм бол тэр нь өөрөө дараа нь өөрөө энэ ажлуудыг аваад явах хүмүүст бас шинэ сайн жишг болоод үлдэх ёстой гэж боддог. Тэгээд энэ шинэ зарчим, шинэ үзэл санаа, шинэ зүйлийн бас энэ эхлэл нь болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. За гарын үсэг зурх өслийн үйл ажиллагаанд орж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бачаргал, Монголын бүтээмжийн төвийн захирал Эрхэнбаяр даргагаа авъя.
За 2 дугаар эмнэлгийн захирал Ямдар захирлыг авч ирж байна. За талуудынхаа хамтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Тэгээд оролцогч талуудыгаа бас үг хэлж санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Тэгээд Монголын Бүтэмжийн төвийн захирал баяр захиралгаа авъя. За юуны өмнө цугласан таа өнөөдрийн мэндийг төвшүүлье. Манай Монголын Бүтэмжийн байгууллага бол байгууллагуудын бүтэмжийг дэвшлэлээр олон жил өрөөтөлтэй ажиллаж байгаа туршлага өргөдүүлсэн байгууллага. Ялангуяа хамтарсан засгийн газрын үед бол бүтэмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж ер нь аж ахуйн нэгж төрийн байгууллагууд бүтэмжтэй ажиллахыг маш ихээр дэмжиж бодлого боловсруулж ажиллаж байгаа энэ тохиолдолд бол манай бүтэмжийн байгууллага олзуурхаж одоо өөрсдөө байгаа нөөц болцоо боломжийг бүрэн дүүрэн ашиглаж аль болохоор энэ тал дээр бүтэмжийн мэргэжилтэнүүдэд дэмжлэг тусцаа үзүүлж загварчилсан байгууллагыг Азийн бүтэмжийн орнуудын түвшинд хүрэхээр ингэж зорж ажиллаж байгаа. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсье. За, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бачаргал дарга авъя. За, та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Нийгмийн даатгалын байгууллага бол 21 аймаг 9 дүүрэг 330 сумд салбартай улсын хэмжээний бүтэцэг том байгууллага. Энэ онд бид нар 5.9 их нийтийн зарлагыг бараг 1 сая гаруй иргэдэд хүргэх одоо өргөд даалгавартай. За бид нар 2015 онд анх удаага бас олон улсын ISO 9001 гэсэн гэрчлэг олон улсын байгууллагаас төрийн байгууллагуудаас анх удаага авчирлаа. Энэ удаад бас ингээд анх удаа төрийн байгууллагуудаас шалгараад ингээд бүтэмжийг дэвшүүлэхээр хамтарч ажиллаж байгаадаа өнөө дарагтай хамт олонд их баярлж байна. За өнгөрсөн онд 2 жилийн өмнө бас засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллагаас процессын дахин инженерчлэлийг манай салбар дээр бас хийсэн. За бид нар энэ ажлын хүрээнд жишээлбэл нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагч бид нар бол нэгтгсэн. Жишээлбэл үр ашиггүй бас орон тоонуудыг бид нар нэгтгэх, шат хамжлагч цуурлыг, хүн цовдлыг багасгах, шилний ил тод байлгах гэсэн юм зарчмуудыг манай нийгмийн даатгалын байгууллага бол хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгээд энэ дээрээ дөрөв одоо төвшиглээд бид нар илүү одоо бүтэмжтэй байх зорилгоор энэ ажлыг бас нэлээд чармаал гаргаж ажиллах болно. Баярлалаа танд. Яа, 2 дугаар эмнэлгийн захирал Ямдар захирлыг хүргэж байна. За баярлалаа. Юуны өмнө улсын 2 дугаар төвийн эмнэлэг бол олон улсын хэмжээнд ISO 9001 стандартыг бол бас анх удаа эрүүл мэндийн салбарт бол анх удаа авч ирсэн. За мөн 2019 онд үндэсний онцлогоо хэмжлэгийн төвөөр орчин үеийн инженерийн байгууламж өгөх шинэ орчин үеийн тоног төхөөрөмжөд томилогдсон одоо онцлогоо хэмжлэгийн төвийг бол
хүлээж авсан. Үүнээс хойш бол манай эмнэлэг улсын хэмжээнд лавлгаа шатлалын тусламж үйлчлэгийг үзүүлэх болсон. За мөн 2 дугаар эмнэлгийн онцлог бол төрийн тусгай үйлчилгээ, за үйлчлэх хүрээний 20 мянга орчим хүмүүст бол тусламж үзүүлдэг. Тэгэхээр бусад эмнэлгүүдээс ялгаатай нь бол өнөөдөр дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдээр байдаг нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг улсын 2 дугаар төв эмнэлэг мөн давхар гүйцэтгэдэг. Тийм учраас өнөөдөр хэрэгжүүлж байгаа энэ төслөөр бол улсын хэмжээнд 2 дугаар эмнэлэг дээр хэрэгжүүлэх бүтээмж нэмэгдүүлэх процессын дахин инженерчлэлийн шугамар хийгдэж байгаа энэ төслийн хүрээнд бий болсон үр дүн загварчлал нь улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад жишг болоод өгчихэд бас зөв зөвтэй сонголт шийдэл болжээ гэж хэлхийг хүсэж байна. Нөгөө талаар бидний энэ төсөл хэрэгжиж байгаа явцад Монгол улсын эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн сайдын санаачлагаар захин 5 дугаар эмнэлэг гэсэн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр улсын 2 дугаар төв эмнэлэг дээр улсын хэмжээний төр сонцлогооны хариуг бичих, зөвлөгөө өгөх, захимаар хяналт хийх, үзлэг шинжилгээ хийх, дээрээс нь улсын хэмжээний эмнэлгүүд дээр үзлэгийн дугаар авах энэ үйлчилгээнүүдийг бол нэгтгэгдсэн байдлаар зохион байгуулалтанд оруулж эхэлж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ч гэсэн зөв голдролдоо ороход бол энэ төсөл үр дүнгээ өгнө гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ хамтран ажиллах болсон дэх баяртай байна. Амжилт хүсье. Бүгд зураг.